Өндөр зүйлд өсөрч хүрэхдээ хоёр хөлийн түлхэлт гарын савлтаар өсөрч хүрнэ. За мөн нэг хөл дээрээс өсөрч өндөр зүйлд хүрч болно. За хүүхдүүд та бүхэн гэрийн орчинд энэ дасгалыг хийхдээ гарын доорх материалаар хийж өсрэлтийнхаа чадварыг сайжруулж болно. Саадыг давж харайхдаа хоёр хөлөөр түлхэн гарын савлтаар харайж болно. За мөн нэг хөлөөс түлхэн саадыг давж харайж болно. Хүүхдүүд та бүхэн гэрийн орчинд энэ дасгалыг хийхдээ сандал ашиглаж хийж болно. Ингэж харайхдаа хоёр хөлөөс түлхэж мөн нэг хөлөөс түлхэж харайх дасгалыг давтан баттгаж болно. Өндөр зүйлд өсөрч гарахдаа хөлийн түлхэлт гарын савлтаар өсөрч гарна. Өндөр зүйлээс өсөрч буухдаа хөлийн түлхэлт гарын савлтаар зөөлөн газардаж буунаа. За энэ дасгалыг гэрийн нөхцөлд сандал ашиглаж хийж болно.